Ээжүүдэд хамгийн хэрэгтэй зүйл бол хүүхдүүд нь эрүүл сарвал аюулгүй орчинд өсч тойрнох. За мөн эмнэлгийн үйлчилгээ авлаа гэхэд хүртэн эмчтэй одоо аппарат эмнэлгийн үйлчилгээ нь одоо хүрэлцээтэй байх тийм л зүйлсийг ээжүүд хамгийн их хүсэж байна да. Үр ашиггүй хавтгаарч гсэн байгаа халамжаа зогсооё гэдэг дээр нэг хоёр төрлийн халамжийг жишээ болгон авлаа. За энэ хоёр төрлийн халамжийг одоо хууль нь батлагдсан цагаас нийт хичнээн мянган хүн одоо авсан. За тэдгээр одоо авсан нийт одоо хугацаанд бид нар энэхүү зардлаар нийт зардлаар бид нар юу хийж бүтээж болох байсан талаарх алдагдсан боломж хэрэг байсан бэ талаарх мэдээллийг та бүхэндээ тоо баримттайгаар нь хүргэе гэж шийдлээ. За энэ удаад би одоо жирэмсэн ээжүүдийн 5 сартаас хойш авдаг 40,000 төгрөг болон одоо цалинтай ээжийн 50,000 төгрөгн дээр жишээ авлаа. За энийг бол 2018 онд хууль нь батлагдаад энэхүү мөнгүүдийг олгож эхэлсэн юм байна. За тэгээ олгож эхэлсэн цагаас хойш ер нь бол хэдийн хэмжээний зардал гарсан бэ гэдэг талаарх нэг тооцоолол хийж үзлээ. За 2018-аас 24 оны хооронд нийт 6 жилийн хугацаанд бид төрсэн ээжийн тоо дараах графикт харагдаж байна. За тэтгэмж хэдий олгож эхэлсэн ч гэсэн төрөлтийн тоо жил болгон буурж байгаа нь өөрөө уруу хамааралтайг харуулж байна, илтгэж байна. За тэгээд 40,000 төгрөгийг бол их 5 сарын хугацаанд жирэмсний хугацаанд авна гэж тооцох юм бол жилд дунджаар 15 тэрбумын зардал гарч байгаа. За нийт 6 жилийн хугацаанд бид нар 97 тэрбум 570 сая 200,000 төгрөгийг энэ 40,000 төгрөгийн одоо тэтгэмжинд зарцуулжээ манай улс. За одоо цалинтай ээжийн 50,000 төгрөгийг бол хүн одоо эмэгтэй хүн гэртээ 50,000 төгрөгийг цалин гэж үзээд гэртээ байх ээж бол тун цөөн. Тэгээ буцаад ингээд ажилдаа богино хугацаанд ордог гэж тооцоод би 36 сарыг талаар нь буюу 18 сараар тооцож энэхүү тоог гаргалаа. За тэгэхэд жилд дунджаар 69 тэрбумын зардал гарч байгаа. За энэ нь нийтдээ энэ 6 жилийн хугацаанд 439 тэрбум 65 сая 900,000 төгрөгийн зардал гаргасан байна. За ингээд энэ 40,000 болон 50,000 төгрөгийн зардлуудыг нийлүүлээд бодох юм бол 536 тэрбум 636 сая 100,000 төгрөгийн зардлыг энэ хоёр төрлийн халамжинд бид зарцуулсан байх нэ. Хэрвээ бид нар энэ 6 жилийн хугацаанд 536 тэрбумаа одоо хэрвээ хэмнэж чадсан бол одоо ярмагт байрлаж байгаа 300 ортой эмнэлгээс бид нар 9 дүүрэгт бүр хамгийн багадаа 9 дүүрэгтээ нэг ингэж барих ийм хэмжээний төсвийг бид нар өнөөдөр ямар ч үр ашиггүй хоёр төрлийн халамжин дээр л гэхэд алдсан байна. Тэгэхээр одоо энэ халамжийн мөнгө олгож байгаа өөр маш олон үр ашиггүй халамжууд байгаа. Тэгээ эдгээр халамжуудыг зоригтойгоор одоо зөксөөгөөч, болиулаач, үр ашигтай зүйл зарцуулаач тий. Эхчүүдэд хамгийн чухал зүйл бол эрүүл сарвал хүүхдээ одоо тээх. За тэгээд төрсний дараа хүүхэд нь хэрвээ өвдөх юм бол баталгаатай, найдвартай, тоног төхөөрөмжтэй эмнэлэг сувлын газруудаар явж хүүхдээ эмчлүүлэх, эрүүл сарвал өсөж торних нь л ээжүүдийн хамгийн том зорилго болохоос бишээр өнөөдрийн 40-50,000 төгрөг аваад ингээд эмнэлэгт очрлоод аппарат нь хүрэлцэхгүй, амьсгалын аппарат нь хүрэлцэхгүй, ийм ачаал ихтэй эмнэлэгт ингэж байх нь өөрөө эмэгтэй хүн одоо залуу үе төрөлт гэдэг зүйлээс бүр ингээд айх эмээхийн хэмжээний ийм одоо нөхцөл байдалд хүрчээд байна. Тэгэхээр энэ үр ашиггүй зүйлсийг өөр зөндөө олон салбарт бас энэ ийм төрлийн халамжууд байгаа. Тэдгээрийгсээ бас танж хасаж одоо үр ашиг нь гарахаа болсон. Нэг бол нэмэгдүүлээ, нэг бол ингээд огт хасъя гэдэг дээрээ ингэж тогтохгүй бол бид нар зөвхөн хоёр төрлийн халамжин дээр л гэхэд ийм их хэмжээний алдагдсан боломжтой сууж байна. Одоо гэдгийг 50,000 төгрөг аваад эмэгтэй хүн гэртээ 36 сар байна гэж яаж ингэж төсөөлж бодож байна. Цэцэрлэг сургуулийн хангалттай болгооч, эмнэлгийн хангалттай болгооч тий. Эмэгтэй хүн төрлөө одоо тий гэр бүл нэмлээ гэхэд ямар ч одоо толгойн өвчмгүй байх хэмжээний болгочих хэмжээний одоо хэмнэлт гаргах боломжууд бид нарт зөндөө олон байгаа шүү дээ. Тэгээ тэдрийгэ хийгээч гэж энэ тоонуудыг бас бодож харуулахыг хичээлээ.